амралтыг наашлуулах уу, карантинлах уу гэдэг асуудлууд явж байгаа шиг. Эрүүл мэндийн яамнаас амралтыг 12 дугаар сарын 1-нд болгохын саналыг боловсролын яам руу хөрвүүлсэн юм байна. Энэ дээр ер нь та ямар байр суурьтай байна? Яг энэ хоцрогдолтой байгаа энэ үед ер нь сургалтын амралтыг наашаа цаашаа юм карантинлах асуудал яг нь ер нь хэр оновчтой юм бол? Харин тий энэ асуудал яг хурцаар яригдж байна. Манай бүлэг дээр ч гэсэн ярьж байгаа бид нар Чимбэрэн сайдаас одоо мэдээлэл аваад нарийн мэдээлэл өгөөрөө. Одоо тодорхой яг ямар шалгуур тэр дээрт хүрэхээр бид нар одоо амралт зохион байгуулах хэрэгтэй. Ковидын үед бол одоо яалтчгүй одоо хүнддэх одоо авч үзэхээс аргагүйгээр бүр дэлхийд даяар авч ирсэн. Тэгэхээр бид нар энэ хоцрогдлоос болоод ковидын үеийн хоцрогдлоос л тэрний дараа болсон одоо олон улсын судалгаануудаас тэ PISA-гийн үр дүн төр маш муу гарлаа шүү дээ. Энэ маань хичээл сургалтын үйл ажиллагаад одоо тасалдсантай шууд холбоотой. Тэгэхээр бид нар энэ дээрээ бас их юутай үзэх хэрэгтэй. Анхааралтай болгоомжтой харьцах хэрэгтэй. Одоогийн байдлаар яг одоо өвчлөлийн хэмжээ ямар болоод байгаа юм бэ гэдгийг улсынхаа хэмжээнд тэр дотор одоо нийслэлд ялангуяа одоо хөдөө орон нутагт бол бас харьцангуй одоо ямар байгаа нийслэлдээ ямар байгаа энэ утаанаас болоод байгаа юм уу юунаас болоод байгаа гэдэг энэ зад учир шалтгааныг гаргаад өвчлөл нь хэр байгаа. Тэгээ сургууль бүрээрээ гаргаад дүүрэг болгоноор ингээд гаргаад явах хэрэгтэй л доо. Тэгэхээр заавал нийтээр нь ингэж хамааруулж гаргах уу одоо сургууль бүр дээр бас тусгаачлан одоо зарим сургууль өвчлөх багтаа байж болно шүү дээ. Сургуулиудаас бас их хамаарч байгаа юм бол. Юунаас болж хамаархаггүй сургууль хүүхдүүдтэй маск зүлэхээс эхлээл хариуцлагыг хэр хийж гин гэдгээс хамаарат тэр дотор одоо хүүхдүүдийг ийм одоо халдвар өвчин байна, ийм байна гэвэл одоо хүүхдүүдийг бас тэр ханиад томоотой хүүхдүүдийг үүдэн дээрээс буцаах тэр чинь ингээд арга хэмжээнд авдаг сургуулиуд байна л да. Тэгвэл ингээд бас барьж чадаад байгаа. Яг нь үнэхээр өвчтөе хүүхд бол одоо гэртээ эсвэл эмнэлгээр ингээд үйлчлэгийг аваад явах хэрэгтэй. Бид нар тэгэхээр энийг одоо яг хаана ямар байгаа яг үнэхээр тийм онцгой байдлын нөхцөлд ороод байна уу гэдэг тоонуудыг л нарийн гаргаж ирж авсны үндсэн дээр гаргах хэрэгтэй. Бид нар бас бүлэг дээр ярилцаад өнөөдөр Чимбэрэн сайдаас бол нарийн мэдээллүүд орж ирэх бах. Тэгээ үнэхээр одоо онцгой байдлынхаа газартаа ярьж байгаад бүр энэ хаахаас өөр аргагүй байхгүй наа. Одоо 30%, 40% ингээд аваад хүүхдүүдээ өвчлөөд ирлээг үл одоо бас амралтыг ярих хэрэгтэй. Гэхдээ тийм амархан энийг бол одоо сэтгэлийн хөдлөл юм уу одоо өвчл ихслээ ийм боллоо гэдэг ингээ хаачихтаа бол би бас санал нийлэхгүй. Одоо